Зэрэг сумын Гүвэ багийн малчин уран төгс Алтан унжлагад тэмээх гал дахиад жилийн сар шинийн босгон дээр аймгийн авраг малчин цол хүртсэн 37 малчтын нэг болж байна. Тэрээр энэ жилийн аймгийн аврагуудаас насаар хамгийн залууч мал маллах арга туршлагаараа инхүү аймагтаа үнэлэгдэж байна. Уран төгс түүний гэргийн одгэрэл нарын аймгийн авраг малчны шагнал болох Ингэрийн тууз, Ингэрийн тэмдэг, хүндэт өргөмжлөл дагалдах мөнгөн шагнал 300 мянган төгрөгийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга пүрэв гандар ахлуулсан ажлын хэсэг гэрт нь очиж хүндэтгэлтэйгээр гартууллаа. Уран төгс болон гэр бүлд нь одоо аймгийн аврагын одоо туузыг гардуулж, шагналыг гардуул баяр хүргье. Аавын тууз зүүж байна. Авраг малчны Ингэрийн тэмдэг. За 50 доллараас ажлын хамт сайнсахны хүсье. Буян мал сүргээ төмөр нь төлөвлөж өсгөөрэй. За баярлалаа. За энэ аймгийн авраг малчны үнэмш байгаа. Хүндэт уран төгс таныг мал сүргээ өсгөж малын ашиг шим чанарыг сайжруулан нийгэмд оруулж буй хувийн өрөөсөө нэмэлж аймгийн засаг даргын 2017 оны А54 захирамжаар аймгийн авраг малчин цолоогов аймгийн засаг дарга гасан номдог гэсэн үнэлтийг гаргаж өгнө. За энэ жилээс бол аймгийн авраг малчтаас хоёулын Ингэрийн тэмдэг олгосон байгаа. Мэдээж малчин хүний хөдөлмөр бол хамтын хөдөлмөр байдаг. Тэгээд энэ нь бас аймгийн аврагын Надад явуулсан аач. За малчин одгэрэл үнэмлэх адилхан мөн аймгийн аврагын үнэмлэх. За аймгийн аврагын хүндэт өргөмжлөл. За мөн хүндэт уран төгс танд өвөг дээдсийнхээ малчин хүмжлийг өвлөн буянт мал сүргээ 5 төрлөөр нь өсгөж малаа жухан үр дүрлийг хөгжүүлэх малын өвөлдөр угсаа чанарыг сайжруулж ашиг шимийг нэмэгдүүлэх болон нийгэмд оруулсан таны хувь нэмрийг өндрөөнүүлж гал бичин жилийн аймгийн авраг малчнаар шалгаруулж хүндэт өргөмжлөл үнэн үхий зүйлээр шагнав амжилт бүтээл арван алс жаргал дүүрэн эрүүлийн байхыг хүсье. Ховд аймгийн иргэдийн хурлын дарга пүрэв гандар засаг дарга гасан номдог гэсэн хүндэт өргөмжлийг таашаалаа. За 300 мянган төгрөг. За 300 мянган төгрөг нэгнээ тавь. Шагнал гардуулах ёслолд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Октябрь, засаг дарга Ундрах, засаг даргын орлогч Жаргал сайхан нар оролцож баяр хүргэн сумын хүндэт өргөмжлөл дурсгалын зүйлийг гардуулан баяр хүргэсэн. Зэрэг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг дарга түүний тамгын газрын хамт олонны нэрийн өмнөөс баяр хүргэж талархал илэрхийлье. Өмнөдлийн унш танилцуудын эрхэм хүндэт уран төгс танаа өвөг дээдсээс уламжлалдан ирсэн буянт мал сүргээ 5 төрлөөр өсгөн үржүүлж малын үлдэр ухсааг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэн төрлөх сум болон аймгийнхаа эдийн засгийн нийгмийг хөгжүүлэхэд өнтэй хувь нэмрээ оруулж малчин төмнөө мандаалан аймгийн сайн малчин хэмээх эрхэм хүнтэй алдрыг хэсэг явдал талархал илэрхийлж өргөмжил үнэхий зүйлээр шагнав. 5 цаас эдийн 5 дүүрэн бэлхэж 5 хошуу мал нь тал дүүрэн бэлчиж явах болтугай. Зэрэг сумын иргэдийн төлөөллийн хурлын дарга Октябрь, засаг дарга Ундрах 2017 он гэсэн өргөмжлийг гардуулж байна. За баяр дагаар хөтлөөр хийчихэ. Баярлалаа гэж яам мохоор баярлалаа гэж. За гэрээ одгэрэлдээ бас гарын бэлийг гардуулж байна. За. Даргаас гар барьж хийчихэ. Бид гавчаад ойдон гар барь. Уран төгсийн хувьд 1990 оноос сургуулийн орхин аав ээжийнхээ мал маллах арга ухаанаас суралцсан нь өнөөдрийн ийм амжилтанд хүргэж байна. Байгаль цаг агарын хүнд нөхцөлд мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөн үржүүлж ажил хөдөлмөрөө аймагтаа үнэлүүлнэ гэдэг малчин хүний эрдэм ухаан нэгэн бахархал юм а. Тэрээр өнгөрсөн 2016 онд 1300 орчим толгой мал тоолуулжээ. Мал сүргийнх нь ихэнх хувийг хонь ямаа эзэлдэг байна. Дуудах нэрийг аав ээжээсээ авч дуурсах алдрыг хүн өөрөө олдог болохоор илүү их хичээж улсын аврагын төлөө зүтгэж ажиллахаа аймгийн авраг малчин болсон уран төгс итгэл дүүрэн илэрхийлж байна. Баярлалаа. Тэгээд би багасаа малгасан 90 оноос хойш хариулсантай баг. Улсын аврагын төлөө явна. Тэхнэл гэж бод. Ой нутгийн нэгэж голцоо энэ баруун уулзууд
Тэгээд аав ээжийн тэрс нутагтаа хавагдаад өвөлдөнд уулдангаар явждаг. Зун барууландаа. Зун баруулдагаар явждаг. Тэгээд багасаа тэгээд стресс нутагтаа өвлөж байгаа да. Энэ ажил хөдөлмөрийг өндрөөр үнэлээд ийм сайхан шагнал олгосноос баярлж байна. Тэ. Тэгээд дэмждэг нутаг усныхын ах дүү нартаа маш их баярлалаа. За тэгээд алтан залчидтай ховд аймгийн тэгээд саршины мэд дэшүди. Нарт харж жаадаг насхи хард үндэ тэгээд сайхан бүгдийг зэрэг. Дадис яанахад тэгсчтэй. Тэгээд ачаага тэхэжилтэй нэрүүдийг хадж байгаа сайхан бүгдээрээ. Баатар хайрхан, Бомбод хайрхан гэдэг дөрвөн их хайрхныхаа нөмөрнөөлөг Алтан тээл нутгийнхаа усны тунгалаг ургамлын соргохыг даган нутаглаж мал сүргээ өсгөн яваа залуу малчин уран төгс нутаг усныхаа буян хишигтэс үслэн залбирч суuna. Малч удамтай хөдөлмөрч аав ээжийнхээ нэр алдрыг өргөсөн сайн малчин болох их ирээдүй урам зориг хичээл зүтгэл уран төгсөд байна. Тийм ч учраас аймгийн авраг малчин болсон уран төгс Одгэрэл нарт аймаг сум орон нутгийн удирдлагууд илүү их амжилт гарган ажиллахыг захилаа. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан оюун хөө бэлэг өрөөлийн дийдийг өргөж сайн сайхныг хүссэн юм а.